Сайн байцгаана уу? Би англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Spanish тоогийн сувг. Энд би англи хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр бид одоо үргэлжилж байгаа цагийг үзэх болно. Төгсгөл хүртэл нь хамт байгаарай. Хэрэв шинэ хичээл болгоныг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл subscribe хийж all буюу бүгд сонголтыг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлэхэд би ангиар болон ганцаарчилсан онлайн ангиуд хичээлүүлж байгаа. Сонирхож байгаа хүмүүс холбогдоорой. Одоо өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Present continuous tense. Одоо үргэлжилж байгаа цаг. Энэ цагийн хэрэглээг үзье. Нэгдүгээрт яг одоо болж байгаа зүйлийг илэрхийлэхэд хэрэглэнэ. Хоёрдугаарт яг одоо үргэлжилж байгаа аливаа нэг үйлдэлийг илэрхийлэхдээ хэрэгэлдэг байгаа. Жишээ харъя. I am drinking coffee now. Би яг одоо кофе ууж байна. I am talking at the moment. Би яг одоо ярьж байна. Энгийн өгүүлбэрийг үзье. Үүний орчуулга нь тэгж байна, ингэж байна гэж хэлэгддэг. Өгүүлбэрийн бүтцийг харах юм бол эхлээд биеийн төлөөний нэр орж ирнэ. I, he, she, it, we, you, they. За одоо үүнийг та бүхэн мэдж байгаа. Миний цуврал хичээлийг үзэж байгаа хүмүүс маань. Хэрэв та мэдэхгүй байгаа бол хичээлийг маань эхнээс нь үзээрэй гэж өрье. Одоо энгийн өгүүлбэрийн бүтцэн дээр биеийн төлөөний дараа to be орж ирдэг. Am, is, are. Үүний дараа үйлэг ing төгсгөлтэй орж ирнэ. Энэ ing маань J. Am, is, are гэдэг нь байна. Ингэжиж тоглож байна. Жишээ нь I am playing. Би тоглож байна. He is going. Гэвэл тэр явж байна. Явж байна гэдэг орчуулгатай болох нь байна. Working дээр жишээ нь we are working. Бид нар ажиллаж байна. Бид нар ажил хийж байна. Одоо жишээн дээр харъя. They are studying at home. Тэд нар гэртээ хичээлээ хийж байна. He is playing a game. Тэр тоглоом тоглож байна. I am working now. Би одоо ажиллаж байна. Би одоо ажил хийж байна. I am listening to music. Би хөгжим сонсож байна. She is cooking dinner. Тэр эмэгтэй орой хоол хийж байна. Үүний дараа үгүйсгэсэн өгүүлбэрийг харъя. Орчуулгыг харах юм бол тэгээгүй байна, ингээгүй байна. Яг одоо ийм тийм юм хийгээгүй байна гэж орчуулдаг. За энэ бол яг энгийн өгүүлбэр шиг орж ирж байгаа. Биеийн төлөөний нэр, үүний дараа to be орж ирлээ. Дараа нь not. Тэгээд үйлэг ing-ийн хамт орж ирдэг. Ингэжиж би ингээгүй байна, тэгээгүй байна, тоглоогүй байна, яваагүй байна, ажиллаагүй байна гэж орчуулгаддаг. Тэгэхээр одоо жишээ харах юм бол яг одоо энэ хэлбэр дээр харж байгаагаараа ярихад he is not playing. Тэр эрэхтэй тоглоогүй байна. Яг одоо харахад тоглоогүй байж байна. It is not working. Гэвэл ямар нэгэн зүйл ажиллаагүй байж байна. Чихэх ч юм уу юу гэдэг тийм ээ. Тэр нь ажиллаагүй байж байна. They are going гэх юм бол яваагүй байна. Тэд нар яваагүй байж байна. Жишээ өгүүлбэр дээр харъя. I'm not working today. Би өнөөдөр ажиллаагүй байна. Ажил хийгээгүй байж байна. She is not studying now. Тэр одоо хичээллэг байна. Тэр одоо хичээлээ хийгээгүй байж байна. They are not playing football. Тэд нар хөл бөмбөг тоглоогүй байна. She is not cooking now.
Тэр одоо хоол хийгээгүй бай. I'm not listening now. Би одоо сонсоогүй байна. Асуух өгүүлбэрийг үзье. Тэгж байна уу? Ингэж байна уу гэж орчуулагдана. За, to be-гээр эхэлдэг. Am is are. Үүнд тохирох биеийн төлөөний нэрнүүд маань ороод ирнэ. Энэ маань одоо та нарт их танил харагдаж байгаа бах. Үүний дараа үйлэг ing-тэйгээ ороод ирнэ. Ингэжиж асуух өгүүлбэр бүтдэг байна. Тэгээд орчуулга харах юм бол тоглож байна уу, явж байна уу, ажиллаж байна уу гэж орчуулагдах нь байна. Тэгэхээр эндээс одоо өгүүлбэрийг ингээ харах юм бол is he playing? Тэр эрэхтэй тоглож гин үү? Is it working? Наадах чинь ажиллаж гин үү? Ямар нэгэн эд зүйл асуух та. Are we going? Бид нар явж гин үү, яаж гин, төгжирцэн байж гин үү, юу болж гин, тийм ээ? Гэж хэлж болох нь байна. Are we going? Эсвэл хүн хүлээгээд байгаа ч юм уу те. Тэгээ явах гэж гин үү, яаж гин гэж асууж болох юм. Богино хариултыг үзье. Yes, I am. Yes, he is. Yes, she is гэд ингээд to be-гээр хариулж байгаа. Yes, it is. Yes, we are. Yes, you are. Yes, they are. Үгүйсгэх нь бол no, I'm not. No, he is not. No, she is not. No, it is not. No, we are not. No, you are not. No, they are not. Тэгвэл товчлыг харъя. Үгүйсгэхдээ товчлол орж ирдэг. No, I'm not. Товчл нь энд орж ирж байгаа. I am гэдэг нь I am. No, he isn't. Дуудлахтайгаа байж гин. No, she isn't. No, it isn't. No, we aren't. No, you aren't. No, they aren't. Эхний одоо хоёр мөрөнд бол би дуудлагыг бичээгүй, бид нэр to be үзэж явахдаа сурцсан байгаа. Тэгэхээр би тавтахыг бодсонгүй, харин энэ дээр одоо яаж дуудах юм болоо гэж эргэлзэж магадгүй гэж бодоод дуудлага оруулсан байгаа. Эхний хоёр мөр бол бичгийн хэлэнд хэрэгэлдэг бүтнээр нь. Харин энэ товчилсан хэлбэр бол үгүйсгэхдээ одоо хоорондоо энгийн зүйл ярих ч юм уу те товчхон мессеж бичих ч юм уу альбан бос зүйл дээр энэ 3 дахь игнэний товчлолтой хэсгийг хэрэгэлдэг байгаа. Одоо жишээн дээрээс харъя. Are you working now? Чи одоо ажиллаж байна уу? Yes, I am. Гэх юм бол тийм ээ би ажиллаж байна гэсэн утгаа илэрхийлдэг. Is she studying English? Тэр эмэгтэй англи хэл сурч байна уу? Yes, she is. Тийм ээ, сурч байна. Are they playing football? Тэд нар хөлбөмбөг тоглож байна уу? No, they aren't. Үгүй, тоглоогүй. Is he cooking dinner? Тэр орой хоол хийж гин үү тэр эрэхтэй? No, he isn't. Үгүй, хийгээгүй. Are you listening to music? Чи хөгжим сонсож гин үү? No, I'm not. Би сонсоогүй байна. Одоо саяны үдсэн хэсэг дээрээ дасгал хийгээд үзье. Дадлага ажил хийнэ. Төрөөнийхэнгээ хэр ойлгосон байна. Хаалтанд байгаа үйл үгсийг ашиглан энгийн өгүүлбэр бүтээнэ. За энд бол урд нь үдсэн үгнүүдтэй. За энэ дасгал дээрээ ажиллаад дууссныхаа дараа бичлэгээ үргэлжлээд үзвэл их сайн шүү. Хэлээд үзэж болно, бичээд үзэж болно, тийм ээ өөрсдийнхөө боломжоор үзээрэй. Одоо хариугаа шалгая. She is working now. Тэр одоо ажиллаж байна. I'm studying English. Би англи хэл сурч байна. They are playing football. Тэд нар хөл бөмбөг тоглож байна. He is cooking dinner. Тэр оройн хоол хийж байна. We are listening to music. Бид хөгжим сонсож байна. За яг энэ дээр би нэг нэмэлт зүйлийг хэлэхэд
Би одоо эдрийг англи үгнүүдийг ингээ өгүүлбэрүүдийг уншихдаа ер нь их удаан уншиж байгаа. Яагаад тэгэхээр анхлан сурж байгаа хүмүүс зориулагдж байгаа нэгдүгээр, хоёрдугаарт яг энэ дуудлагуудаа зөв барьж авах нь анхан сурагчдын гол зорилго байж байгаа. Дараа нь бол яаж хурдан хэлэх үү мэлхүүгээд сурч болно. Exercise 2. Дасгал 2. Энгийн өгүүлбэрээс үгүйсгэх өгүүлбэр болгоно. За ингээд өгүүлбэрүүд байж байгаа энгийн. Тэгэхээр их танил харагдаж байх хэвээр эднэр маань одоо болохоор үгүйсгэх өгүүлбэрт хэлээд үзээрэй, эсвэл бичээд үзээрэй. Бичлэгээ зогсоогоорой. Одоо хариугаа шалгая. She is not working now. Тэр одоо ажиллаагүй байна. Ажлаа хийгээгүй байж байна. I'm not studying English today. Би өнөөдөр англи хэлээ хийгээгүй байна. He is not playing football now. Тэр одоо хөл бөмбөг тоглоогүй байна. We are cooking dinner. Бид нар оройн хоол хийж байна. They are not listening to music. Тэд нар хөгжим сонсоогүй байж байна. Дараагийн дасгал руу оръё. Exercise 3. Дасгал 3. Өгөөгдлүүдийг ашиглан асуух өгүүлбэрүүд бүтээнэ үү? They work now. She studies Spanish. He play games. You read a book. They listen music. За эдгээрийг ашиглаад асуух өгүүлбэрүүдээ хэлээд үзээрэй, эсвэл бичээд үзээрэй. Бичлэгээ зогсоогоорой. Одоо хариугаа шалгая. Are they working now? Тэд нар одоо ажиллаж байна уу? Is she studying Spanish? Тэр эмэгтэй Испани хэл сурч байна уу? Is he playing games? Тэр эрэгтэй тоглоом тоглож байна уу? Are you reading a book? Чи ном уншиж байна уу? Эсвэл та ном уншиж байна уу? Эсвэл та нар ном уншиж байна уу? Are they listening to music? Тэд нар хөгжим сонсож байна уу? Ингээд өнөөдрийн хичээл маань дуслаа. Төгсгөл хүртэл хамт байсан танд баярлалаа. Хэрвээ та миний зааж байгаа англи хэлний цуврал хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol Togi нэртэй YouTube сувагт минь subscribe хийж хажуугийн all буюу бүх товчийг идэвхжүүлснээр намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очоод байх болно шүү. Хэрв танд хичээл маань таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.